Мэддэг амтд байна уу? Мэддгүй амтнууд байна уу? Мэддэг амтан. Чи энэ амтнуудыг ер нь хаанаас сурсан бэ? Мэдээж авсан бэ? Амтан дөрөлнэс. Хаана амтны үрээлэнд очиж байна? Хөтөний. Тийм үү? Энд одоо хичнээн төрлийн амтан байна чиний харснаар. Анаш, санагцаа, бог гэд. За өөр. Аслан. Ямар амтанд илүү дуртай вэ? Хүчин. Хүчин? Ха? Тийм үү? Хүчин яагаад чамд хөөрхөн харагдсан юм? Хөөрхөн бахаа. Хүчин ер нь юугаар хоолт юм бэ? Суванган. За. Ямар амтанд дуртай вэ? Тийм аа. Жижиг арслан дуртай. Арслан юугаар хоолт юм бэ? Ямар амтнууд вэ? Чи бүгдийг мэддэг байна уу? Мэддэг амтнууд байна уу? Яг тэрийг би бол зөв гэж үзэж байна. Тийм. Ер нь багаас нь тэгж олох хэрэгтэй. Тийм боловсрол байхгүй дээрээс ч өвдөж юм. Тийм асуудал байгаа байхгүй. Тэгээд дээрээс бас нэг агаарчлах гэсэн цагаа дулаан болохоор. Тийм. Агаар тус нэг агаар тараад бас байшингаа өндөд болох тийм ээ. Тийм. Дөрвөн анны дунд байнг байдаг өвдөж ийм газар гарч ирээд сэтгэл санаа шал өөр байна шүү дээ. Тэгээд одоо бас бусад дүүргүүрүүдийн үзэж харах хэрэгтэй ялангуяа цэцэрлэг сургуулийн орчин төсөлний түр нэг агаарчлах гэж байгаа юм газар байвал зүгээр. Тий, одоо тийм газар их хомс байгаа шүү дээ ч одоо. Айгүй газруудын барилга бариад гэж байгаа. Энэ бол харин одоо хот их. Одоо бараг цэцэрлэг төрөлнгийн дараа орох байна шүү дээ. Энийг л хайрлаж хамгаалах хэрэгтэй гэж. За сайн байцгаана уу. Манай цэцэрлэг хаан дүүргийн улсын тэргүүний 53 дугаар цэцэрлэг. Ингээ бид нэр өчигдөр одоо хоёр бэлтгэл ангийнхаа 80 хүүхдийг авчирч энэ цэцэрлэг төрөлийг үзүүлсэн бол өнөөдөр бид нэр бас 25 хүүхдтэй ирж өнөөдөр бас өргөжлүүлж энэ цэцэрлэг төрөлийг үзлээ. Энэ маань одоо хаан дүүрэг маань эко орчин бүрдүүлэхэд хүүхдийн тань мэдэх үйл ажиллагааг хөгжүүлэхэд нэлээд их тус болохоор маш олон төрлийн сайхан талаар юм одоо зугаалгын энэ талбай байгуулсан бид бүхэнд их таатай байна. Энэ маань одоо нэг талаар хүүхдэд мэдлэг олгож байгаа. Хоёрдугаарт нь хүүхдийн тань мэдэх үйл ажиллагааг хөгжүүлж байгаа. Гуравдугаарт нь хүүхэд байгаль орчноо бага наснаас нь хаваад хайрлан хамгаалах, тэнд байгаа эдгээр энэ амьтдыг одоо хайрлах, гамнах, бас хүмүүсийн хөдөлмөрөд танилцуулах зорилгоор бид нар өнөөдрийнхөө 2 өдрийнхөө үйл ажиллагааг зохион байгуулж явуулж байгаа. За тэгээд нийт одоо энэ манай дүүрэгт ийм сайхан одоо эко орчин бүрдэл ийм сайхан цэцэрлэг хүрээлэн барьж байгуулсан дүүргийнхаа хамт олонд бас баярлалаа. Тэгээд энэ одоо бус дүүргийн сургуулийн өмнөх боловсролын багш нарт одоо уриалахад энэ манай дүүрэгт байгаа энэ сайхан эко орчноор бүрдүүлж чадсан энэ цэцэрлэг хүрээлэнгээр маань ирж зугаалаарай хүүхдийнхаа бас аяллыг энэ одоо цэцэрлэг хүрээлэнд маань зохион байгуулж явуулаарай гэж та бүхнээс бас хүсэн өрөөж байна. За ингээд та бүхэнд баярлалаа. Танах битгий ингэж хүүхэд шиг нэг энэ зарим нэг хавцсан байна. Танах битгий ингэж байх хэрэгтэй зүтгэрээ заяа. Хоёулаа нэг ингэж болсон шүү заяа. За хайр гамтаа үзэн шүү за. За. Оо тийм ээ нинара энэ мод юу вэ хараа. Энэ ани мод. Оо энэ хар. Энэ хар. Тэр бод чигсэн байна. Тэр бод чигсэн байна. Бас тийм байна. За нааш за энэ тори.